За бидний эхний хэмжээгээр бол мэдээж нийслэл дангаараа 4.6-аас 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бол тогтчлт одоо энэ стадионо янзлах асуудлууд дээр орцсон байгаа юм. За энэ хүмүүсийн хувьд бол ерөөсөө нөгөө ногдлол шиг бол өгдөггүй. Ихэвчлэн бас таньдаг хамаатан сад янз бүрийн хүмүүстэй энэ байшин одоо стадионы харилцаа байгаа объектуудыг түрээсэлж мөнгө олдог байгаа. Тэр олсон мөнгөө яаж зарцуулсан бэ гэдэг имийг бид нар шаардаад байгаа. Яг энэ компани өмч хөрөнгийг сайжруулахад зарцуулсан юм уу? Эсвэл хувь руу орсон байна уу? Хувийн хүний компани юу карма руу орсон байна уу гэдэг асуудал. Хоёрдугаарт ингээд газруудаа шилжүүлсэн байгаа. 2007 оноос эхлээд одоо газар маань 29 хуваагдчихад байгаа шүү дээ, тий. Энэ газрыг шилжүүлэхдээ энэ нөхдүүд бол өөрсдөө ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй л гэж байгаа. Гэтэ ер нь боддоор бодох юм бол зүгээр л үнгүү ингээд хүн газраа өгнө гэдэг бол худлаа шүү дээ, тий. Тэгээ энэ дээр бид нэр та бүхэн маань ямар одоо мөнгө авсан яасан гэдэг нь бол хууль шүүхийн байгууллагаар нь шалгуулъя гэд зорилготой тэмцэх газар дээр энэ дээр холбогдох асуудлуудыг нь бас шалгаад явж байгаа. Манайхаас мэдээлэл авж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бодиттой бас хохирлын хэмжээнүүд гарч ирэх байх гэж байна.